Бяцхан аялагчид хүүхдийн подкаст. Өнөөдөр хамтдаа мөрөөдлийн ертөнцөөр аялцгаая. Би хинбэ? Сайн байна. Намайг Гиги гэдэг. Би 143 дахь цэцэлдэг. Чи хэдэн настай вэ? Би 5 настай. Чи өглөөс ирээд юу хийдэг вэ? Ээжигээс өглөөнөөс бас тэгээд хугацаанд цэцэлүүгээ яваа. Хэрвээ чи нэг өдөр том хүн болвол юу хийх вэ? Ажил бас мөнгө цуглуун олон хүүхдээ юм гүн бас өөрөө бас ажиллая. Хэрвээ чи хідэд саваатай бол юу хүсэх вэ? Би болохоор чидсэн болохоор чидтэй болно. Тэгээд хүмүүсийн хүслээ биелүүлнэ. Чи амтан болж хувирвал ямар амтан болох вэ? Би болохоор тоолой. Яг гэвэл тоолой луу идэл өндөр болдог. Тоолой хөөрхөн болгоо. Чи өөрийн гэсэн шидэд ертөнц бүтээвэл тэнд юу байх вэ? Амтан хүмүүс бас тэмдэг амтан тэгээд бас эзэнтэй хамт цэцэг бас. Тэгээд бас гэрэл од сар нар ховтас гутал дүүбэл эндээсээ баха юм. Нэг л өдөр бүх хүн алга болоод чи ганцаархнаа үлдвэл яах вэ? Тэгвэл би ганцаараа аялна. Тэгвэл дэлгүүрээр өнгөө юм авч олно. Өнгөө даашин цаваал. Өнгөө тоглоомод аваад өнгөө дуртай болгоно аавна. Хэрвээ чи цаг хугацаагаар аялвал аль үе рүү явах вэ? Ирээдүй. Тэд гоё байх магадтай. Хүмүүс тэнд байж магадгүй. Том ирээдүйд луг очим. Би яг гэвэл би том хүн болно. Яг гэвэл хүүхд бэбитэй бол. Тэгэл жимсэн болсон. Том болохгүй л дээ. Гэхдээ найзуудтайгаа зүгээр тоглоод багштай туслаад баймаар байхдаа. Чи Монголынхоо ямар соёлыг мэдэх вэ? Цагаасаар бас ингийн бас зүгээр юм. Тэгээ бас ингээд Монгол дээшээ өмсөд золгоо тэгээд өндөр настай хүмүүс нь дээр нь гараа тавиад бага настай хүүхдүүд доор нь гараа тавьдаг. Мэндих зодлох ёс. Би өөрөө сурсан. Бүтээс сурсан. Яг гэвэл Монгол хүн дээлээ өмсөн. Монгол хүн төрийн дулаагаа дууг мэдчихтэй. Мэдхгүй байх юм бол Монгол хүн биш. Би Ранагийн модель гэгийг ээж ивэл байна. Хүүхдтэйгээ өнгөрөөсөн хамгийн гоё дурсан ч юу вэ? Хүү болоод охинтойгоо өнгөрүүлсэн хамгийн гоё дурсан юм чи. Би л мэдээж өдөр болгоо. Гэхдээ тэнд амдаас болохоор зөв. Нэлх жоохон байх үе их юм. Дурсан юм жадгүй. Хүүхдийн танд танаас асууж исэн хамгийн хачирхалтай асуулт. За миний охины одоо хамгийн их надаас хамгийн гайшуул исэн ч юм уу. Одоо л хариултыг олоог байгаа нэг асуулт байгаа. Та бүхэн маань ч гэсэн хэрвээ хариултыг мэдчихвэл комент хийсгүүлдээгээрэй. Ястмэлхий яагаад өдрөө хашаа ингээд цүнхээ үүрээд яваад идэх юм бэ гэдэг асуултанд би хариулж чадахгүй л яваад байна одоо гэтэл. Хүүхдээ амтантай зөвлөвөл ямар амтантай зөвлөх вэ? Улаантай амар хортой өглөөтэй. Ерөөсөө зүгээр суудгүй томоотой байдаг болохоор. Ээжээсээ асуухыг хүсдэг асуулт байгаа юу нэ за? Би яагаад аагийн хичнээн болоогүй юу? Агаан төрүүлж гарыг гээд агаан ахуулчих гэдэг миний охины. Тэгээ агаан төрүүлж төрсөн баг. Тэгээд би жижиг аав. Тий, миний охин дүүн алхав. Охинаасаа асуухыг хүсдэг асуулт байгаа юу? Миний охин хаанаас ирлээ ээж дээрээ? Тэнгэрээс ирсэн. Тэнгэрээс ирсэн юм. Тэнд юу байдаг юм яхаа? Тийм болохоор сахиусан тэнгэр муу тамак гээд хоёрын байдаг. За. Тэрнээс нь би болохоор сахиусан тэнгэр том болоод оруулаач гэж биггүйсэн.
Ах бас тэгж гос. Тэгвэл ээж гэн гэсэн тийм байлаа. Ага би. Тий. Агаатай хоёулахна гэсэн тий. Тэрнээс болоод би тэрнээс болоод нөгөө дүүтэй ахыг гэсэн. Энэ удаад бид бүхэн бяцхан мэдээлэл гэгээгийнхаа гэгээх ертөнцөөр аяллаа. Дараагийн зочны дугаар Хэн байж болох вэ? хамт байгаарай.